тавьж өөрөнд. За сайхан амарцгаасан уу? Ивэл дүн үү? Шүнжэнгөө талд уу? 2 цаг хүртэл ямар орой олтолтой болсон. Бид нэр өчигдөр ярьсан те бид нар эзэн бид нарыг эхэлж хайрласнаа бид нар эзнээ хайрлах боломжтой. Түүнээс бид нар авьяас талантаар юм уу хүч чадлаар юм уу мундаг гоё ярьдгаар юм уу тэр сүрхий боловсрал доктор янз бүрийн юмараа юм уу бид нар төрүүлж бурхныг хайрлана гэж байхгүй. Бид нар даруусал дотор өөрийнхөө даруусал дотор ариун байдлаар даруусал дотор чин үнээр эзний ирж хайх үед эзэн эхлээд намайг нэгүсээ уучлаад хайрлаа. Яагаад үнцэнтэй вэ гэвэл загалмай цус загалмай дээр өргөсөн ам тэр ташуурдалд тэр тарчлал зовлон тэр Христ хэмэх бурхны хүүгийн амиар сольсон тэр нямд сэрэн хэмэх оршихуйг би үл тоовол зогстой. Жохо уйлж байна. Та бодоод үзтээ. Та нэг хүнд маш шүнтэй бэлэг өгч. Тийм ээ. Би өөр ингээд юу гэдэг DC Америк бусад одоо Солонгос, Тайланд, Тайван бусад улсуудаар явхад би Европын холбооны шиг ийм их бэлэг өгдөг газар очиж үзээ. Үргүчдэг очил үргүчтэйг ирд. Одоо надад цүнх хэрэгтэй. Та нарыг тэгээд үйлчлэлийн багийнаас надад цүнх олж өгөөч гэж. Яагаад гэвэл юмд үнсэн гэж байна. Хэдий шоколаднууд чихэрнүүд ч гэсэндээ тэр чинь өргөл байхгүй юу? Бурхан надад өгч байгаа хангамж гэсэн. Тэгвэл тэр үнсэнтэйг чинь би за энэ яг хямдах юм шиг байна хайчээ. За энэ арай гайгүй минь энийг авчиг гэвэл өгсөн үнэ сэтгэл ямар вэ? Муухай шүү дээ тийм үү? Муухай байхгүй юу? Яг үнтэй адилхан Есүс хэмээх хүүгээ өгөөд зүрхээ тасдаж уран байж нулимс урсган байж зовсон тэр аавын зүрх нямд сэрэн гэдэг хүн төлөө энэ увайгүй хүний энэ увайгүй хизээж уучлагдах боломжгүй гэмтний төлөө тэгээд Христ хэмээх тэр эзэн маань ирээд махан биеэрээ сүнсээрээ шаналж тарчилж туулсан тэр загал маань үнд сэнтэй нямд сэрэн хэмээх өөрийнхөө оршихуйг би өнгөрснөөрөө шүүгээд би өнгөрснөөрөө үгүйсгээд би өөрийгөө үл хайрлаад би өөрийгөө үл хүндлээд өөртөө үнцэн өгөхгүй бол надад бэлгэлсэн Есүсийн амны үнцэн яг тэр шоколад бэлгэлээд дараа нь та санаагүй манай өрөөр орсон ч таны бэлгэлсэн шоколад надад бичсэн гоё үгтэй Эвелийн эткрит чинь манай өрөөний хогийн савнд байлах уу намайг явсны дараа үгүй байхгүй үгүй. Энийг ямар ч шинжлэх ухаан, ямар ч ухаанаар бид нар ойлгохгүй. Тиймээс бид нар Есүс эзнээ баярлуулъя гэвэл, Бурхныг баярлуулъя гэвэл таны төлөө өгсөн тэр их үнцнийг та харилж хамгаалах ёстой байхгүй. Та үнцэнтэй байхгүй. Таны өнгөрсөн амьдралын алдаагч нь Бурхан би уучлж чадахад дахин чи сөхөж ирээд одоо байгаа өөрийгөө яллах чинь миний чиний төлөө хийсэн ажлыг үүсгэж байгаа. Тийм аа. Тиймээс бид нар өөрийгөө хайрлж, өөртөө үнцэн өгч, уучлж амьдрах нь өөр бусдыг хайрлж, өөр бусдыг уучлж, өөр бусдад үнцэн өгөх хамгийн ихний алхам байна. Бүх юм надаас эхэлнэ. Тийм ээ? Дандаа дотроос эхэлнэ. Петри чи лаг, Петри чи мундаг юм чинь миний хондыг тэжээ. Петри чи гоё ярьдаг юм чинь, гоё номлодог юм чинь миний хондыг усалч гэж ингэж яриаг. Би чадахгүй. Би өмнө чадна гэж бодсон чинь чадахгүй байна. Одоо би өөрийнхөө байгаа оршихуйд итгэхгүй байна. Тийм болохоор миний танд хайртай та мэднэ. Та намайг эхэлж хайрлуул би таныг хайрлаж амьдрч чадах юм байна. Энэ дарууслыг болсон цагт бидний амьдрал шинэ зүйлийг Бурхан хийж эхэлнэ гэсэн. Бид нар Иохан номыг үзэж байгаа тийм ээ. Иохан номоор явж байгаа. Өнөөдөр бүгдээрээ нэгэн гайхамшигтай мундаг одоо ер нь гэхдээ мундаг гэдэг үг чинь жоохон мунхаг талдаа
Мундаг гэдэг үг гаралтай болчиход байгаа шүү дээ. Би ингэж нэг яриад хөвчсөн мундаг л гэдэг. Гэхдээ арай өөр утгатай. Гэхдээ үнэхээр агуу нэг хүний тухай үзнэ. Тэр хэмбэ гэвэл анх тэр хүнийг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө Бурхан өөрийн элч Исаягаар зөвлөсөн баг. Та нарыг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө зөвлөсөн янз бүрийн бичиг олдвор байна уу? 21-р зууны 2000 тэдэн онд тэр төрнөө гэдэг тийм юм байхгүй тийм. Энэ хүнд байгаа. Тэр нь хаана гэвэл Исая 43 дээр байна. Та бүхэн Исая номны 43-ыг би та бүхэнд уншиж өгье. Таны хэн гэдэг вэ гэж? Хишгээгч. Би 10:30 гэхэд дуусгах хэрэгтэй байхгүй юу? Та надад 10:20 гэхэд үдсэн гэж тохиж өгч төхөө. Тий 10:20. За Исая номын 43 би та бүхэнд уншиж өгье. Хашгирах нэгэн дуу Исая биш. Ешая 43. Хашгирах нэгэн дуу гарч хээр цүлд Явагийн замыг бэлтцгээ. Зилүүд нутагт Бурхны маань их замыг тэгшилцгээ. Энэ хэнийг хэлж байгаа вэ? Баптист Иохан. Тийм ээ. Баптист Иоханы тухай Исая номон дээр өгүүлсэн байна. Тэгээ түүний үүрэг нь юу вэ гэвэл тэр замыг нь бэлт. Цүлд дуу гарга гэсэн. Түүнийг төрхөөс ч юм, түүний аав ээж, эмээ өвч төрхөөс өмнө Бурхан түүний төрнө гэдгийг зөвлөсөн юм. Тэгэхээр энэ энгийн биш хүн байгааз, эгэл биш хүн байхгүй. Бурханы үгээр зөвнөгдсөн нэгэн мэдлэн гэдгийг маш тодорхой байсан. Энэ бол Иохан Баптист байна. Түүний тухай Иохан номны 1-р бүлгийн 23 дээр ингэж хэлсэн ба би та бүхэнд уншиж өгье. Иохан номны 1:23. Иохан иш үзүүлэгч Ишаягийн айлдсан эзний замыг тэгшилцгээ хэмээн хээр цүлд хашгирах дуу бол би юм гэлээ. Өөрөөр төрөөд яасан бэ? Өөрийгөө иш үзүүлэлгээр мэндэлсэн нэгэн гэдгээ Баптист Иохан яасан байна? Мэдсэн байна. Би бол энгийн биш. Надад том дуудлага, том үүрэг байгаа. Тэр үүрэг нь би төрөөд Бурханаас авсан биш. Яг л назир хүн шиг, тийм ээ? Би бүр төрхөөс ч өмнө Бурханы дуудлагаар мэдлэх нь энэ дэлхийд зөвнөгдсөн Бурханы дуу хоолойгоор. Тэгээд би төрсөн юм. Гэхдээ би дуу хоолой төдий. Түүний замыг тэгшилцгээ гэж цүлд хашгирах тэр дуу бол намайг хэлж байгаамаа гэж одоо төрснийхээ дараа үйлчлэлийг хийж байхдаа өөрийнхөө тухай гисчилж байгаа. Ешаягийн энэ зөвнөл бол би байгаамаа гэдэг. Мундаг бол ийм хүн байхгүй дээ. Би тэгж хэлвэл та намайг гаж уусгах байх тийм үү? Өчигдөр энэ толин дотор пасраа таныг өөрийнхөө зургийг хэвлээ тавьсан болов гэж бодсон юм. Тэгвэл би эндээс хөөгдөн шүү дээ тийм үү? Гэхдээ тэгж бодох нь гоё уус дээ. Төсөөлөхгүй ирээд харахаар вау нэрээ тийштэй гэж бодогдож байгаа. Бид нэр ингээд дандаа онол ярьж болно. Ийм байна, тийм байна, тэ нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр юу лээ? Хоёр дээр нэмэх нь 5 тэнцүү гэдэг. 7 энэ бол та нарын л бодол. Энэ бол тэр мундаг боловсралтай хүмүүсийн л бодол. Харин Библи дандаа л өөр гаж юм ярьдаг ш. 2 дээр нэмэх нь 5 тэнцүү 5000. Яагаад? 2 талах 5 задсаар 5000 хүн хоолсон. Бидний амьдралд маш олон зүйл бидний томьёолол, бидний хэлбэр, бидний энэ өөрийн гэсэн энэ оюун ухаанаас гадуур ажилдаг Бурхан гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь биднэрт маш том шин сүнслэг амьдралыг бэлгэлдэг байхгүй. Бүх хүн бусдтай адилхан байж болохгүй шүү дээ. Би яг миний хоолой одоо ирэхтэй адилхан байж болно. Гэхдээ бид хоёр шал өөр байгаа шүү дээ. Цаа чин төрөхтэй хамаг гоён аваад төрсөн байгаа шүү дээ. Өндрийг аваад төрсөн, хүмсгийг харал та тий. Бараг нийлцсэн. Миний чинь дунд нь бүхэл өмгчөөр хоёр тийш мөшгөлдсөн юм шиг. Хөлдөө маханд одоо нэг утга зоодсон юм шиг давхраа юу ч байхгүй. Тэр хүн хамаг гоён аваад төрчихвөл би чинь төрөхийн тулд байгааг л аваад төрөхөөс гараа. Бүрэн бүтэн төрөх шаардлагатай шүү дээ. Гэхдээ хүн болгон өөр байхгүй. Тийм үстэй. Бадбаяр байна уу, Бата байна уу, Сүхэ байна уу, Нямка байна уу, Даваа байна уу гэхгүй, Булхаах байна уу, Баяраа пастор байна уу? Хүн болгон өөр байхгүй. Тэр өөрийгөө бие биендээ хүлээн зөвшөөрөв.
хүн болгон нэг ижилхэн номлодог, нэг ижилхэн стилтэй, нэг ижилхэн онол ярьдаг болчвол энэ дээр 3 номлогч болох ямар хэрэг байна? Нэг хүн л яриулчихлаа. Тэгэл болоо шүү дээ. Заавал та нар миний зардал мөнгийг даан барин байж намайг 39 цаг онгоцонд хадаж авчих шаардлага байхгүй. Тэг бүгд адилхан юм бол нэг л хүн яриг л дээ. Бид нар өөр байхгүй. Энийг би зөндөө олон би 8 наснаас хойш би 34 жилийн турш магтаал болон үгийн үйлчлэлд үйлчилснээр би өөр гэдгийг ойлгосон байхгүй. Таны нүднээс гэрэлт агуу хайр гэсэн чинь хараач гин буруугийн дунд би мэдлсэн гэсэн чинь энэ гин буруугийн дунд гээд ээжигээ гинтэй гэж хэллээ гээл гэсэн. Тэр чинь дуулал 51. Зүрхэнд минь баяр хөөргийг гэсэн чинь энэ дээр танд биш унахад минь хамтдаа яаж босоход минь хамтдаа баярлж унахад минь хамтдаа гунхаж гэсэн чинь яагаад босгочод унгаач байгаа байрыг солихгүй байсан. Юу завтай юм бэ те. Тийм бол өөрөө дуусах болтой. Тийм эзэн бол миний хад энэ тэрийгээ дуулсан чинь Библи уншдаг хүмүүс бүх Библиэс UBTC-г оюутнууд эзэн бол миний танк, миний АК, миний юулээ бүр ингэж миний дуу муу өөрчлөлт ингэж явж байгаа жишээ. Би ингэж шүүмжлэл болгонд эмзэглэж байгаа сүүлдээ би ойлгосон байна. Би бол ямка намайг хайрлах хүмүүс бай. Надад хайргүй дургүй хүмүүс байж болно. Тэгээ би бол ямка. Тэгээ би энүүгээр л хайрлагдсан. Энүүгээр л миний төлөө загалмаа дээр нэрэл эзэн зотлогдсон. Тийм ээ. Миний төлөө ирхэл байсан хайр гинт энэ дэлхийд гэсэн чинь нэг хүн тэгж байгаа байхгүй. Энэ дэлхийг гинтээ гэж хэлчихлээ. Энэ дэлхийг гинтээ биш бид нар гинтээ юм байна. Би та пастор байж болохоор би ойлгохгүй. Таныг байгаль хамгаалагч байсан бол би ойлгох байсан. Тийм ээ. Юмыг тэр чинь миний үг. Таалагдахгүй дуулахгүй гэж бодлоо шүү дээ. Тийм ээ. Энэ утгаараа л би сүүлд тэр харин та намайг хараад инээмсэглэдэггүй гэдэг дуу гаргасан байхгүй. Энэ чинь би юм байгаамаа. Би юм аа. Зүгээр л би танд би таалагдах гэж дөрөөгүй. Би бурхан таалагдах гэж дөрсөн. Би танд таалагдах гэж үйлчлээгүй. Би эзэндээ таалагдах гэж амьдарч яваа хүн. Өөр надад ямар ч асуудал байхгүй. Бид нар Иохан Баптист хэмээх энэ хүнийг харах юм бол энэ хүн иш үзүүлэлгээр төрөөд одоо энэ хүн өөрийнхөө байгаа. Түүнийг маш олон хүн муучилсан. Түүний эсрэг маш олон фракц бүлгүүд гарч ирсэн байхгүй. Тийм учраас тэр цүлд амьдарсан байхгүй. Олны дунд амьдрахаар залхсан байхгүй. Хүмүүсийн шүүлтийн харцнаас залхаад тэр цүлд царцаа зөвгийн малаар амьдарсан. Яагаад гэвэл түүнд дуудлага байсан байхгүй. Тэр эзний замыг бэлдэх дуудлагатай байсан. Тэр нь хин нэгний өгсөн дуудлага ш бурхан өгсөн. Тэгээ бурхан томилсон. Тэгвэл тэр энийг л хийх ёстой. Хин нэгэнд таалагдана уу, таалагдахгүй байна уу, зөв буруу юу биш. Зүгээр л энэ дуудлагаа л тэр хийгээл Жахан Баптист, Иохан Баптистийнхаа хувьд тавилангаар л амьдрна. Би толинд харахад одоо энэ пастрын царай харагдахгүй. Миний царай л харагдана. Би толинд харахад хин нэгэн мундаг хүний царай харагдахгүй. Би л харагдана. Үүн шиг би бурхны өмнө зогсоход би л зогсно. Миний өмнөөс хинч төлөө зогсохгүй. Харин намайг надад хайртай миний эзэн Есүс өмгөөлнө. Ийм л ялгаа. Өөр ямар ч ялгаа баг. Нөгөөдгөр Луух номон дээр энэ Иохан Баптист хэмээх хүний мэдлж байгаа тухай гарч байгаа байхгүй юу? Төрхөөсөө л ямар айхтар байсныг та хардаа би танд уншиж өгье. Тэнгэр элч бүү айс Захария гуйлтыг чинь бурхан сонссон учраас гэргээ Элисабет чинь хүү төрүүлнэ. Хүүг чи Иохан хэмээн нэрлэнэ гэж байна. За яаж вэ? Цаашаа энэ Иохны тухай ингэж байгаа хөөр баяр хөгжил баярлалаар чи бэлхэн хүүгүнийг төрөхөд олон хүн баярлна. Эзний өмнө тэрээр их хүмүүс болно. Их хүн шүү. Их хүмүүс болно. Арх, айраг, алийг нь ч үл амсна. Ихэнхээ хөвлөд байхаас л юу нэ? Хариун сүнсээр дүр. Та бид нар энд 3 хоноод ингэж дүрж байгаа болоо яаж байгаа бол гинээр байх чинь энэ хүн чинь ихэн хөвлөд байхдаа ураг байхдаа ариун сүнсээр дүүрнэ гэдгийг Тэнгэр илж хэлж байгаа. Зүгээр нэг пастор биш, зүгээр нэг ярьдаг хүн биш. Тэнгэр илж хэлж байгаа байхгүй. Үлэмж их баяр хөөр. Тэр хүн төрөөд их хүн болно. Их хаан Чингис хаан гэдэг шиг их хүн болохгүйгээд тэр бурхны хүн болно. Тэр назир байх болно. Арх, дарс, сархад юунд ч тэр утгалдахгүй. Түүний амьдрал тэр чигээрээ бурхны замыг бэлдэх амьдрал байх бөгөөд тэр ураг байхдаа ихийн хөвлөд байхдаа л ариун сүнсээр дүүрнэ. Бурхны сүнсээр дүүрнэ. Атаархмаар санагдаж байна. Яа,
Би бол ихэн эвлэд мэдгүй одоо юу сүнс хүний сүнс байсан уу гэж андуурна гэхээс ариун сүнсээр ихэн хэвлээд байхдаа дүүсэн тухай ярьж байгаа. Мөн 1-р бүлгийн 41 дээр Иохны тухай бас дахиад байгаа та хардаа. Мариагийн мэндийг сонсоод Элизабетийн хэвлийдэх хүүхэд огцон хөдлөө. Элизабет ариун сүнсээр дурж чангаар дуу алдан бүсгүйчүүдийн дундаас ерөөлтийн чи яаж хэвлийдэх хөр чинь юутай ерөөлтэй вэ? За, хэвлийд байгаа Иохан Баптист. Тэгээд Элизабет Мариатай уулзсан. Мариагийн хэвлийд хэм байгаа лээ? Есүс эзэн байгаа. Хэвлийд байгаа Иохан Баптист хэвлийд байж ээж хэвлийд байгаа Есүс эзнийг яаж юм? Шууд таньж байгаа. Бид нар таних гэж юу боллоо? Амьдралынхаа талыг үржиж таньсан шүү дээ, тийм үү? Ятгуулж, залбируулж, тэгэхэд энэ хүн зөвнөгдөөд ингэж төрөөд хэвлийд байхдаа ариун сүнсээр дүүрээд мөн бидний одоо болтолгүйц таньж чадахгүй ирж хайж байгаа хайртай Есүс эзний минь. Хэвлийд ураг байхад нь тань гэдэг чинь энэ хүн төрөлхийн супер гэмээр хүн байгааз өөрөө ураг байгаа шүү дээ, энэ чинь гарч ирээгүй. Есүс эзэн бас хийх хэвлийд байхад таньж шууд. Энэ тийм амархан биш байхгүй. Энэ эзнийг таньж, эзнийг таниулъя гэж байгаа энэ конференцийн өрөө эзнийг таны. Энэ амархан биш байхгүй. Эзнийг таньж мэднэ гэдэг бол бүрэн таних боломжгүй тэр агуу ертөнцийн захирагч таны тэгээд бусдад мэдүүлэх гэж. Мөн Матай номны 3-ын 13-аас 15 дээр би та бүхэнд уншиж өгье. Түүний амьдралдаа хийсэн агуу том үйлчлэлүүдийн миний бодлоор хамгийн агуу үйлчлэл нь 3-ын Матай номны 3-ын Матай номны 11-ийн 2-6. За би та бүхэнд уншиж өгье. Тэнгэрийн хаанчлал ойрхон ирсэн тул гэмшицгээ гэж байлаа. Тэр бол иш үзүүлэгч Ешаягийн хэлж байсан хүн бөгөөд Ешая хашгирах дуу хээр цөлөөс гарч эзний замыг бэлтцгээ түүний их замыг тэгшилцгээ гин гисгэн билээ. Иохан тэмээний ноос өмсөж суран бүс бүслэн царцаа ба зэрлэг зүгийн балаар хоолдог байв. Тэгэхэд Иерусалим хамаг Иехуда хийгээд Йордан хавийн бүх газраас хүмүүс түүн рүү очиж гэм нүглээ улаан Йордан гол түүнээс баптизм хүртцгээж байлаа. Үүний дараа тэр үед Есүс Иоханаас баптизм хүртэхээр Галилаас Йордан гол руу түүн дээр ирлээ. Тэгэхэд Иохан татгалзаж түүнд би танаас баптизм хүртэх учиртай байтал та над дээр ирлээ гэж юу гэв. Есүс хариуд нь үүнийг ёсоор болгох зүв зүйтэй бүхнийг гүйцэлдүүлэх нь бидэн зохистой гэж хэлэхэд Иохан түүнд зөвшөөрлөө. Ингээд сүүлд нь 17 дээр тэгтэл Тэнгэрээс энэ бол миний хайртай хүү таалал минь түүн дээр байдаг гэх дуу гарлаа. Энэ хэний дуу вэ? Бурхны дуу. Тэр үйлчлэлдээ ороод эзний замыг тэгшилж эхэлсэн. Сүнснүүдийг тэр усаар баптизм хүртээсэн. Гэхдээ тэр хэвлийд байхдаа уулзсан хин нэгнийг санаж байгаа. Тэр мөнд хэвлийд байхдаа ариун сүнсээр дүүрэн. Тэгээд тэр юу гэж бодсон гэхээр тэр нэгэн надтай хамт хэвлийд байсан чинь одоо ирсэн байгаа. Харин тэр нэгэн бол гал ба сүнсээр ариун сүнсийг ард түмэнд өгнө. Би бол замын тэгших дуу хоолой гэдгийг мэдчихсэн чинь олон хүн дундаас Есүс гараад ирж байгаа. Тэгтэл тэнд байгаа хинч мэдээгүй. Есүс би байна тэр хүн чинь гэж хэлээгүй байхад баптист Иохан таньж харангуйта. Та нарын дунд байна. Миний яриад байгаа тэр хүн. Өнөөдөр хүртэл миний тунхаг хэлсэн тэр хүн. Би шаахан суранч тайлж болох. Тахаас одоо эргэлзэхээр тэр хүндтэй Месиа тослогдсон нэгэн та нарын дунд байна. Одоо тэр ирж. Тэгсэн чи Есүс өөр дээр нэрээд баптизм хүртэж. Тэнгүүд хинч гэсэн үгүй ээ би биш. Та надад баптизм хүртээх нь зохистой. Тэгсэн чи Есүс юу гэдэг вэ? Зохистойгоор нь хий. Яагаад гэвэл би хүний биеэр ирсэн. Би хүн. Би одоо 33 нас хүртлээр үйлчлэлээ эхлэх гэж Канд очих. Каны хормын явдал болцсон тийм. Одоо би аль биесээр үйлчлэлээ эхлэх гэж. Тийм учраас би баптизм хүртэх ёстой. Тэгээд ойлгоод Иохан баптизм хүртээх тэр агшинд тэнгэр заагдаж байгаа. Тэр бол Илч Паулийн хэлснээр 3 дахь тэнгэр. Heaven гэсэн үг. Sky, heaven.
тэндээс Бурхны дуу хоолой гарахдаа энэ бол миний хайртай хүү, түүн дээр миний таалал оршдог гэд ариун сүнс тагтаа шуумэд түүний дээр бууж ирж байна. Нэгдүгээрт Иохан Баптист Бурхны дуу хоолойг сонссон. Энэ бол миний хүү мөн гэдгийг сонссон. Хоёрдугаар тэр яаж вэ? Нүдэрээ сүнс, ариун сүнс бууж ирэхийг харсан. Тийм үү? Одоо та сайн боддоо. Төрхтөө зөвгнөгдсөн. Зөвгнөгдөөд хевлид байхдаа ариун сүнсээр дүүрсэн. Тэгээд хевлид байхдаа хевлид буюу Есүсийг таньсан. Тэгээд тэр төрөөд эзний замыг бэлдсэн. Тэгээд эзэн түүн дээр ирсэн. Есүс эзэн баптизм хүртээсэн пастор гэдэг боддоо. Тэнгэрийн ертөнцийг захирагч Бурхан баптизм хүртээсэн хүн гэж боддоо. Ийм агуу үйлчлэлийг хийж байхдаа тэр юу харсан гэвэл тэр ариун сүнсийг тагтаа шуурыг тэнгэрээс буухыг энэ дэлхий дээр бууж ирэхийг харсан. Өөрөөр хэлбэл тэр сүнс энэ дэлхий дээр бууж ирэх үүд хаалга өөрийнх нь өмнө зогсож байгааг харсан. Зам үнэн ам зогсож байгааг харсан. Тэгээд үүнийг хараа зогсохгүй тэр Бурхны дуу хоолойг сонссон. Энэ бол миний хүү. Түүн дээр миний таалал оршдог гэдгийг сонссон. Гэхдээ би өөр юм ярих чинь. Уучлаарай. Одоо юу болох вэ? Мундаг байна. Жон Баптистыг та мундаг гэж бодож байна. Мундаг. Гэхдээ одоо юу болох вэ? Тэр бүдэрдэг. Тэр эргэлздэг. Сонирм аваад. Эргэлзэх боломжтой юу? Та хүний ухаанаар боддоо эргэлзэх боломжтой юу? Та Матай номны 11-р бүлгийн 2-оос 6-г хардаа би та бүхэнд уншиж өгье. 11-р бүлгийн 2-оос 6. Иохан шоронд байхдаа Христийн үсийг сонсоод шамнараараа үг дайж та ирэх ёстой нэгэн мөн үү? Та ирэх ёстой нэгэн мөн үү? Эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү гэж асуулгав. Есүс хариуд нь түүнийг шавнарт Иохан дээр буцаж очиод сонссон харсан юм а хэл хараагүйг нь хараатай, сунгийг нь алхдаг. Альсны хавдарт өвчтөйг нь цэвэр, сонсголтгүйг нь сонсголтой болгож, үхэгсдийг амьдуулан зүдэрсэн хүмүүс сайн мэдээг тунхаглаж байна. Надад үл эргэлзэх хүн сайшаалтай. Есүс Иохан мессеж өгч. Чатаар дахалгач гэдэг чатаар мессеж өгч. Энэ дээр юу болж байна? Зөвгнөгдөж төрсөн хевлидэ ариун сүнсээр дүүрэн байсан, хевлидэ байхдаа хевлид буюу Есүсийг таньсан. Тэгээд Есүс баптизм хүртээгээд Бурхан энэ бол миний хүү гэдгийг сонссон, ариун сүнс буухыг нүдээр үзсэн. Тэгээд шоронд ороод, сорилтонд ороод та мөн үү гэж авцалдаж байна. Мөн. Авцалдахгүй бол энэ бол бидний амьдрал. Энэ хүн шиг ийм мундаг дуудагдсан хүн байхгүй. Гэхдээ тэр эргэлсэн. Яагаад? Тэр би шоронд орвол би зүвийн төлөө, тийм ээ, зүвийн төлөө Херодын тэр бусрамг хурмыг эсэргүүцсэний төлөө би шоронд байгаа учраас миний мэдэх мессиа бол тэр ирээд тэр тослогдсон хаан намайг шоронгоос чөлөөлөөд, намайг шоронгоос авраад Ромын хаадуудтай тэмцэлтэн намайг аврах ёстой тэр мессиа ирсэн байгаа гэд хүлээсэн чи Есүс огт тоогоогүй. Байгаа л байсан. Нэг өдөр, хоёр өдөр, хэдэн ч өдөр болсон шоронд хүлээгээд ирэхгүй байхаар нь хэрвээ үнэхээр мессиа Есүс байсан бол намайг гээд ирэх байсан да. Намайг өмөрөх байсан да. Намайг хамгаалах байсан да. Яач юу? Биш байсан болов. Хевлид таньсан да. Хевлид баг. Нүдээр үзсэндээ баптизм хүртээхэд Бурхан миний хүн мөн гэдгийг Бурхан тэнгэр зардаад хэлсэндээ ариун сүнс ялчгүй буусан да. Тэгтээ та мөн үү гэж Есүсээс асууж. Сонирмаа. Тэгсэн чи Есүс юу гэж хэлж байна? Тийм ээ би мөн байна гэж хэлээгүй. Илчлэлээр түүнд хэлээд хамгийн сүүлд түүнд хамгийн чухал мессеж өгч байна. Надад үл эргэлзэх хүн сайшаалтай. Яагаад гэвэл Есүс мэдчих. Бид нар итгэлийн амьдрал Есүс итгэлээгээд юу сансан юусан хүсэл биелээд дардан замаар яваад дутагдах, гачигдах юмгүй. Өөртөө сайхнаас сайхан амьдарч байгаа нь гараа үлдээ. Бидний амьдрал тохиолдно. Энэ кемпээр бид нар маш их урам авч байгаа, маш их өрөвдөж байгаа. Гэхдээ бидний амьдрал өөр зүйл хэрэгтэй. Хангамж, хамгаалалт бидний хүсдгээс Бурхан өөр ажилдаг
тэр эрх чөлөөг эзэнд өгж амьдрах хэрэгтэй. Надад таалагдах юмыг ивэл гэж нэрлээд надад таалагдахгүй зүйлийг ивэл биш гэж нэрлэж байгаа бол төлөвшил рүү та ойртог бай. Танд таалагдах ч бай, таалагдахгүй ч бай, танд зовлон болж мэдрэгдэж байгаа ч бай, жаргал болж мэдрэгдэж байгаа ч бай, түүнийг та ивэл бүгд ивэл гэж харж амьдрах юм бол та Давид хааныг ойлгоо. Тэр намайг KFC-д оруулж дахины махаар хооллоод тэр намайг Европ, Америкаар аялуулад миний дансанд тэр бум доллар хийсэн учраас надад дутх зүйл байхгүй гэж хэлээгүй. Надад дутх зүйл байхгүй. Тэр намайг шимтээ ногоон талаар тунгалаг зэрэг уусаандаас. Яагаад надад дутх зүйл байхгүй? Тэр миний хончин болохоор. Хончин учраас. Хончин хоноо ноосын хярган, ташуурд нь, шилбүрд нь хариулна. Тэр миний хончин учраас. Мянган их нэртэй алтан өргөнд амьдардаг дэлхийн хамгийн урд өмнө байгаагүй хойш хожид байхгүй Соломон хэмээх түүний хүү. Түүн дутагдах юм байна. Энэ дэлхийд байхгүй баян өндөр хэрэгэм зэрэгтэй хаатлаа бүх юм хоосон гэж. Юу гэсэн үг юм бэ? Мянган их нэртэй алтан ордонд амьдардаг дэлхийг захирагч мэрэгэн өмнө нь байхгүй өөрөөс нь хойш байх боломжгүй мэрэгүү ухааныг бурхан өгсөн тийм хаан яагаад бүгдийг хоосон гэдэг. Тэгтэл юу ч байхгүй өгтлээ Давид Табернакл гэдэг бүр Магдалины баг байдаг. Давидын майханд өхөө өгтлээ амьдарч сэлэмний ирэн доор амьдарсан. Бүр ихнэр дутаад өөрийн жанжин Уриагийн ихнэрийг хүртэл хулгайлж авсан. Энэ дорой хаан Давид болохоор бүр эсрэгээр юу чгүй шахуу атлаа Соломонтой харьцуулшгүй атлаа надад дутах зүйл байхгүй. Юу вэ? Эзэн минь хонч. Би өнөөдөр та бүхэнд Иохан номны 14-ийн 6-аг хамгийн гол түлхүүр болгож ярих чинь би та бүхэнд уншиж өгье таны сайн мэдэх хэсэг байгаа. Есүс би бол зам, үнэн, ам мөн. Хинч надаар дамжилгүйгээр эцэг рүү очихгүй. Энэ бол та нарын сайн мэддэг тийм үү? Би бол зам, үнэн, ам мөн. Хинч надаар дамжихдаггүйгээр эцэг рүү очихгүй. Энэ үг бүрийг бид нар маш тодорхой ингэж рефлексээр цээжилсэн болохоор сайн анзаардаг. Есүс эзэн Жаон Баптист хэмээх энэ хүний амьдралд энэ зам, үнэн, ам, мөн гэдэг мессежийг яаж өгөөд тэр бүдрэх болов? Өнөөдөр тэр эргэлзэх болов? Тэгэхдээ энэ эргэлзээнд тайлагдахгүй явсаар байгаа цаазаар ахуулж байгаа. Түр энийг ямар зам гэдэг? Энэ чи тийм гоё зам биш байгаа шүү дээ. Энийг ямар үнэн гэдгийг? Үнэн гэвэл Херодын буруу байсан шүү дээ. Энийг ямар ам гэдэг цаазлуулж байгаа юм. Тэгсэн чинь өөрийнх нь итгэж найдсан Есүс болохоор өөрийгөө би бол зам, үнэн, ам, мөн гэж. Тэгвэл Есүс гэдэг зам, үнэн, ам ямар зам? Тийм мундаг дуудлагатай хүн байсан ч тэр зам нь зовлонгийн зам, шоронд орсон. Тийм мундаг үннийг хэлж бүр хааны өмнө үннийг хэлж зогссон тэр үнэн нь худалд ялагдаж байгаа юм шиг харагдаж байна. Ялагдаж байгаа үстэй. Тэр бузрыг үйлдсэн хаан цаазаар авснараа бузраа үйлдээд амьдарч байгаа юм. Тэгвэл амин хаан байна. Толгойн тастаа цаган дээр тавиад хаанд бэлэг болгож өгдөг ш. Тэр амин хаан. Есүс энд юу ямар замыг, ямар амийг, ямар үнэнг яриад байгаа. Энд дээр бид нар анзаарах ёстой. Есүс бол зүгээр зам заагч биш. Би бол зам гэж хэлсэн тэр зам заадаг лууж биш. Есүс би өөрөө зам юм гэдгийг хэлсэн. Би өөрөө зам юм. Тэгэд би өөрөө зам учраас надаар дамжих ёстой гэдгийг сануулж байгаа. Үнэн гэж байна. Есүс бол зүгээр л үнэн ярьдаг хүн биш. Үннийг ярьдаг ч хүн биш. Есүс бол Бурхны мөн чанараар, жинхэнэ мөн чанар илчлэлээр Есүс дотор бүрэн харагддаг тэр үнэн Есүс өөрөө байна. Өөрөө. Түүнээс тэр үнэн ярьдаг биш. Би ам гэж байна. Энэ нь зүгээр л биологийн амьд байх юмыг яриаггүй байхгүй. Энэ нь Есүс эзний мөн чанар бөгөөд түүний төлөвлөгөө зорилгыг харуулж байгаа. Энэ бол мөнхийн амийг ярьж байгаа. Одоо бидэнд байгаа амийг биш. Бидний сүнслэг амийг ярьж байгаа. Баптист Иохны толгой тасдагдсан амийг биш. Тэр одоо хаана байгаа тухай бидэнд илчилж хэлж өгч байгаа. Энэ ам чинь би өөрөө. Би өөрөө зам, би өөрөө үнэн,
Би өөрөө амьчин байгаа юм а гэдгийг Есүс эзэн нотолж хэлж өгч байгаа. Энүүгээр Бурханд хүрэх зам чинь би. Бурханы илчлэл үнэн гэвэл тэр чинь би. Жинхэнэ амьдрал чинь би. Ойлгож байна. Тусдаа бид нар салгаж ойлгох юм бол Есүс эзний бидэнд айлдж байгаа энэ санааг хамгийн энгийнээр хамгийн чухал талаас нь олж харж болно гэсэн. Нэгэнтээ хуучин гэрэн Мөсө асуудаг. Та нар 80 настай өвгөн тийм ээ 40 настай байхдаа уулын 40 хүртлээр маш том элит өндөр зэндааны фараоны ханхуу байсан хүн. Бурхны төлөө ажиллах гэсэн чи яасан? Нөгөө зам үнэн амийг дагах гэсэн чи яасан? Хин чамайг бидний шүгчээр тавьсан гэж хүний амьд хүрээд Медианы цүл рүү орж өгсөн. Тэнд очиод Мөсө нөгөө хан хүүгийн хэрэгэм зэрэг нь юу болж хуурсныг та хардаа. Энд 40 жил ямаа хариулсан эмэгтэйтэй суугаад дахиад 40 жил хамт цөлд ямаа хариулахыг мөрөөддөг эрэгтэй байна уу? Эмэгтэйчүүд гараа өргөх нь харж байгаа шуу суугаарай. Байхгүй шүү дээ. Мөсө чинь тэр фараоны ордонд тийм ээ жингийн иржаар ир байна уу? Яг жингийн өндөр намын царай зүсийг харж шалгаруулж авдаг зөвхөн шивгчт нь хатд нь ямар үсгэлэнтэй тийм гоё элит ертөнцид шинжлэх ухаан тэр философи, теолог, бурханч ухаан тэр ёс зүй, соёл одоо энэ талдаа сэрээ хутаг хоёр байвал халбан эндээ байх ёстой бүгдийг сурсан тэр элит Мөсө цөлд очоод ямаач мөсгүүдээ гэж тос даасан цөлд цагаан хундан цагаан солонгос шиг эмэгтэй байхгүй дээ. Тийм үү? Тэр эмэгтэйд гоо сайхны үзмжийг өгч. Нөгөө хэргийн зэргийг өгч. 40 жил ямаа хариулж байгаа. Нэрээ марттлаа ямаа хариулж байгаа. Бурхан ирээд чи одоо би чамайг дуудъя гэсэн чи юу гэсэн? Би хэн бэ гэж. Бүр эргүү болтлоо ямаа хариулсан гэсэн. Тийм үү? Тэгээ гүй би гэд бурхан ясан чи дараагийнх нь асуу та хэн бэ? Бүр байхгүй болцсон аа л оргуу хоосон болцсон. Би таны юу гэж гэсэн чинь бурханд уул нь та нар боддоо бурхан зөмнөө нэр байгаа шүү дээ. Мөсөд өөрийгөө таньж чи мэдэхгүй байна Мөсө. Надаа Элохим, Эл Шадай, Йохова, Рафа, Жохова, Шама, Жохова, Рай, Жохова, Жайре зөндөө нэр байна. Альч нэрээ хэлж болох байсан чинь яг тэнэг хүнд тэнэгээр нь хариулж байгаа юм шиг байна. Та хэн бэ? Би хэн бэ гэ манараад ахаа хөөе байж. Би юу? Би бол би байдаг. Үгүй чи ямар нэр? Энийг өстө нөгөө манарцсан байгаа Мөсө л ойлгох нэр байгаа шүү дээ. Энд ирээдүйн хүүхдтэй би бол би байдаг гэдэг нэр өгмөр байгаа аав ээж байна уу? Чи хэцүү үстэй. Дунд сургуульд ороод багш нь чамаг хэн гэдэг гэсэн чинь би бол би байдаг. Байгаа гэж мэдэж байна нэрээ хэлээч. Тэгээ би бол би байдаг гэж зогсож байгаа юм шүү дээ тэр үг. Ийм сонин нэр байд юм. Энийг л өнөөдөр бүгдээрээ үзээ товчхон дууссан. Өнөөдөр цагаа барихгүй болохгүй тий өчигдөр хэтрүүлсэн. Тэгээ зүгээр шүү. Би бол ямар нэг юм жоохон гажих дуртай тий. Нэг алдааг олон давтахгүй л дээ зөндөө шинэ алдаа байгаа юм чинь. Энийг нэг юм үзээд явуулсан гэж. За би бол би байдаг. Энэ бол би бүх цагт бүх нөхцөл чамтай хамт байж чадах бурхан гэдэг утга агуулж байгаа. Би бол би байдаг. Юу нү? Эхей ашээ эхей. Би бол би байдаг. Хэдий бид нар сонсоход авцалдаатай биш мэт боловч энэ биднэрт хамгийн хэрэгтэй нэр. Биднэрт надад ч танд ч биднэрт энэ дэлхийд хамгийн хэрэгтэй нэр. Би бол би байдаг. Энэ дэр бурхан өөрийгөө нэлгэхдээ би бол гэдэг үгээр тооцгож байгааз, овглож байгааз би бол. Энэ би бол би байдаг гэдэг бурхан хуучин гэрээнд үл үзэгдэх харагддаггүй. Би бол би байдаг байсан бол шинэ гэрээнд саяны бидний уншсан Иохан 14-р бүлэг дээр Есүс яг энэ би бол гэдгээр овглоод харагдаж байгаа. Зам үнэн ай. Өөрөөр юу гэж Есүс би бол гэж хэлэхдээ зүгээр нэг хэллэг ашиглаагүй харин Бурхны нэрийг өөр дээрээ хэрэглэж байгаа. Ойлгож байна. Бурхны нэрийг би бол би байдгийн би болыг өөр дээрээ хэрэглээд өөрийн оршихуугаа илчилж байгаа.
Би бол би байдаг гэдэг бол өөрөө Бурхны оршихуй. Хүмүүстэй ойлгох биш. Харагдахгүй. Харин Есүс эзэн би бол гэж хэлээд одоо биднэрт хүн төрлөختөнд илчлэгдэж байгаа. Тэр нь яаж илчлэгдэж байгаа гэвэл чиний зам, үнэн чинь, амь чинь би гэж хэлж байгаа. Би. Одоо бид нарт харагдаж эхэлж байгаа. Нөгөө би бол би байдаг чинь одоо бид нарт зам, үнэн, амь гэдгээр илчлэгдэж эхэлж байгаа. Тэр өөрийг оршихуугаараа хүн рүү чиглэгдсэн хэлбэр нь энэ Иохан номны 14-р бүлэг дээр гарч байгаа. Би бол би байдгийн бидэнд хандсан. Бид рүү ойртож, бидэнд илчлэгдсэн хэлбэр нь Есүс өөрөө байсан учраас тэр би бол зам, үнэн, амь, мөн гэж хэлж байгаа. Зааж өгч байгаа. Ойлгож байна. Боддоор биднэрт Бурхныг зааж өгч байгаа. Илчилж өгч байгаа гэсэн. Эцэг үл харагдах би бол байсан бол харин хүн харагдах би бол гэдгийг энэ дэлхийдээ бидэнд илчилж өгч байгаа. Зам, үнэн, амь чинь өөрөө би байгаа юм аа гэдэг задварлыг Есүсийн хэлсэн энэ гурвын гүн утга биднэрт ойлгуулж өгч байгаа. Хүн Бурханд хүрэх цорын ганц зам бий. Тэр нь бол би бол. Одооныхоор би энэ би бол чих юм билээ? Христ Есүс. Ганц зам, цорын ганц зам. Мөн Бурхны үнэн байгаа. Бурхны бодит байдлыг илчлэх цорын ганц үнэн бий. Энэ бол хэн? Би бол. Энэ би бол өнөөдөр хэн билээ? Есүс эзэн өөрөө гэж хэлж байгаа. Амь. Бурхны оршихуй доторх амь шүү. Махан бие юм биш. Бурхны оршихуй доторх амь. Тэр би бол хэн билээ? Есүс эзэн. Би байгаамаа гэж хэлж байгаа. Одоо яаж вэ? Мөсөгийн нөгөө хинбэ, би хинбэ, та хинбэ, та нар хинбэ гэж манараад байсан тэр Бурхан одоо бидний дунд ирэхдээ би бол зам, үнэн, амь. Хүн рүү хандсан Бурхны илчлэл төрж байгаа. Бид нар түүнийг харж, мэдэрч болох тэр өрөөлтөд цаг загалмай үеийн дараа хүн төрлөختний амьдрал бидэн дээр ирсэн гэсэн. Би бол би байдаг. Энэ бол Бурхан хэн бэ гэдгийг илэрхийлж байгаа. Харин би бол зам, үнэн, амь, мөн гэдэг нь бол Бурхан чамд хэн ойрхон ирсэн бэ? Христ гэж хэн бэ гэдгийг илэрхийлж байгаа. Нэг гурлын өөрөөр илчилсэн хоёр нэр гэсэн. Тэгэхээр би бол би байдаг гэдэг нь Бурхан Аавын нэр юм бол Есүс эзэн би бол зам, үнэн, амь, мөн гэдэг энэ бол Есүс эзний өөрийнх нь сүнслэг нэр гэж бид нар ойлгож байна. Юу вэ? Зам, үнэн, амь. Гэхдээ бидний боддог зам, бидний боддог үнэн, бидний төсөөлдөг амь биш. Энэ нь мөнх амь. Үнэн бас зам. Энэ Есүс өөрөө гэж байна. Надаар дамжихгүйгээр хэн ч эцэг төрөхгүй. Буддаагаар, нямкагаар, баяраагаар, тулгаагаар, хүрэлцэх ерөнхийлөгчөөр хинээрч дамжих боломжгүй. Надаас өөр нэг ч зам байхгүй. Тэр зам чинь би байгаамаа гэж. Зүгээр би зам дээр цамын цагдаа шиг зогсоод ийшээ яв гэж зогцуулагч биш. Би өөрөө тэр зам чинь байгаамаа гэдгийг бид нар гүн байдал дотор өөрийн нэршил болгож зааж өгч байгаа сүнслэг утга. Иохан номд Есүс олон удаа би бол гэж өөрийгөө илчилсэн. Өөрийгөө болон Бурхан Аавыгаа илчилсэн. Би бол амийн талх. Би бол дэлхийн гэрэл. Би бол хаалга. Энэ болгоно нь юу руу ойртчихин? Махан биелөө ойртчихин. Энэ болгоно нь нямка химээх сул дорой уучлагдах боломжгүй тэр оршихуй руу заавар чиглэл авралыг өгөхөөр ирсэн тэр флеш махан бий болох Есүс эзэн илчилж хэлж байна. Хэнийг илчилж байна гэвэл би бол би байдгийг, би бол зам, үнэн, амь, мөн, би бол амийн талх, би бол дэлхийн гэрэл, би бол тэр мөнхийн хаалга эдгээр үгсээр махан биелөө бидэнд хандсан гүн илчлэлтийг Есүс эзэн авчирч өгч байгаа. Үнийг гүйцэтгэл нь өчигдөр бидний ярьсан загалмай дээр гүйцэтгэж. Бүрэн гүйцэтгэв. Хоёрын хооронд биш, худлаа биш. Бүрэн гүйцэтгэж гэсэн. Эхлээд би бол хүний амьдралд орж ирсэн илчлэлт гэсэн. Би бол Есүс эзэн бол бидний амьдралд орж ирсэн илчлэлт. Бурхан амьд, зам, үнэн, амь, мөн гэдгийг биднэрт илэрхийлсэн
Тэр гişлэлт. Тэр бол зүгээр нэг багш биш, зам заадаг ч хүн биш. Тэр өөрөө өөрийгөө би бол би байдаг мөнөөс мөн. Гэхдээ энэ удаа өмнө нь би бол би байдаг гэд зайтай байсан бол энэ удаа би та нарыг мэдэж ойлгохоор өөрийгөө ойртуулъя. Зам, үнэн, амийн талах, та нарын сүнслэг хоол энэ бүхэн чинь бүгдээрээ би өөр. Би бол би. Энэ бол Есүс эзэн. Өөрөөр хэлбэл би бол би байдаг гэж хэлснийг хэлсэн энэ үг нь Мосе чи намайг хэн байлгамаар би тэр чинь байж чадна гэсэн үг байна. Ойлгож байна. Гой санагдаж байна. Би бол би байдаг гэвэл эхлээд би сонсоо гайхах байх. Би чи ер нь жоохон хөдөөний ухаан модон шүү дээ тийм. Юу гэсэн бэ? За ядаж энэ бутны гал нь унтарчаас анхаарал цагнуулаад. Юу гэнэ та дахиад хэлдэ. Би бол би байдаг. Би очоод галзуу өвчтэй юм шиг тэр еврейчүүд чи очоод фараоны өмнө зогсоод намайг би бол би байдаг явуулаа гэвэл одоо яах бол гайг байгаа? Гайгүй л их байх. Гэхдээ энэ би бол би байдаг гэдэг нь Мосе бурхан өөрийгөө ойлгуулах гэсэн. Мосегээр дамжуулан өөрийн ард түмэнд хэлэх гэсэн үг нь яг юу гэсэн бэ гэвэл Мосе чи намайг амьдралдаа яг хэн байлгамаар би тэр чинь байж чадна. Чиний төлөө болон өөрийн хүмүүсийн төлөө би яг хүссэн тэр нэг нь байж чадна гэдгийг маш тодорхой илэрхийлсэн агуу нэр баггүй. Агуу нэр. Би бол би байдаг. Би бол зам. Би бол үнэн. Бас би ам. Би итгэгч. Би уучлagч. Би чамайг хайрлаж чадах нэг. Чамайг мэдэхгүй дээ биш. Чи надаас нуугаад би анзаараагүй дээ биш. Би чамайг хайрлаж чадах нэг. Өөрөөр хэлбэл чамд хэн хэрэгтэй байна? Тэр чинь би байж чадна гэсэн үг. Тэр утга. Чамд үнэн хэрэгтэй бол тэр чинь би байна. Чамд ирээдүй зөв зам хэрэгтэй байна. Тэр чинь бас би байна. Чамд мөнхийн ам хэрэгтэй байна. Окей, тэр чинь би байна. Би бол би байдаг. Бүр энгийн ойртуулах би та нарт. Чамд хань ижлийн хайр хэрэгтэй байна. Чамд нөхөр хэрэгтэй байна. Чи ганцаардсан уу? Хаягдсан уу? Би бол би байдаг. Би чинь нөхөр гэж байна. Хэрвээ чамд эхнэр хэрэгтэй байна. Чи бас хаягдсан уу? Гологдсон уу? Окей. Би бол би байдаг. Би чиний эхнэр ч болж байна. Чамд аавын хайр дутаад байна уу? Хагас юм чи хэцүү байна уу ямка? Окей. Намайг сан. Би бол би байдаг. Би чамд аавын хайрыг өгч байна. Хүсвэл би чиний аав болж байна. Чамд ээжийн хайрыг дутж байна. Ээж хэрэгтэй байна уу? Окей. Миний нэрийг сан. Би бол би байдаг. Би чиний ээж байж байна. Чи найзууд чинь ганцаарч чинь. Окей. Миний нэрийг сан. Би бол би байдаг гэдгийг сан. Би чиний найз байж байна. Чамд юу хэрэгтэй вэ? Хэн хэрэгтэй вэ? Тэр чинь би байж чадна. Ийм чухал нэр байхгүй. Би бол би байдаг. Би бол зам, үнэн, ам. Энэ бурхны нэр бол бид нар бодож үзэх юм бол бидний дутуугч нөхөдөг юм. Би чамайг хайрлах учраас чи Петр шиг намайг хайрлаа. Тэгвэл би чиний амьдрал тэр дутуу байгаа гэж нөхөж. Үр хүүхдээ алдсан хэцүү байна. Аль нэг хүүхэд хараад хүүхдээ санаад хэцүү байна уу? Окей. Би бол би байдаг. Би чамайг дүүргэж чадна. Ойлгож байна. Нанд нэр байна. Анх сонсоход сони юм шиг мөртлөө гоё нэр байна. Би бол би байдаг. Энэ нэг сайн самж амьдрья гэж хүсэж байна. Эзэн бурхны мөн чанарын тухай бид нар яриул хэдэн шүн хэдэн өдөржингөө яриад бид нар дуусахгүй. Мөн бидний энэ жижигхэн оюухан ойлгохгүй. Гэхдээ яагаад би бол яг гэдэг үг би бол зам үнэн ам мөн гэдэг үгний гарал үүсэл нь хаана байна гэвэл би бол би байдаг гэж өөрийгөө танилцуулсан Йохова бурхны анхны Мосед өгсөн нэр. Энэ нь явсаар байгаад Есүс эзэн үүгээр махан биднэрт бурхны тэр агуу нэрийг
ойртуулж өгсөн. Зам үнэн амь мөн, амийн талах мөн, хаалгач нь би байна. Мөн чамд хэн хэрэгтэй вэ? Миний хүү, миний охин, тэр чинь би байж байна. Чамд хэний хайр, хэний халамж дутуу вэ? Тэр чинь би байж байна. Би бол би байдаг Бурханд итгэдэг долооны анги. Би тэр Бурханаас авч үзээгүй аавынхаа хайрыг авдаг. Ээжийнхээ хайрыг авдаг. Би тэр Бурханаас амт найзын үнэн сэтгэлийг авдаг. Би тэр Бурханаас надад дутсан ямар ч төрлийн хайрыг ариунаар зөвхөн зогсдоор авдаг. Тэр бол миний амьдрал байдаг Бурхан. Бүх талбарт нь. Би тэр Бурханаас энэ дэлхийн бүх хүмүүс мундгууд бүгд уучлагдахааргүй алдаа хийсэн ч би орой хоорондоо ороод сандаг. Надад би бол би байдаг Бурхан байна. Энэ дэлхий бүгд намайг нүд үзүүлсэн ч намайг дүлгөөнөөр хараад уучлах Бурхан байна. Надад уучлах хэрэгтэй үед би энийг сандаг. Есүс намайг уучлсан юм бол юу намайг зогсов гэж? Хэн намайг шүн гэж? Би бол би байдгийг би танаас бас дахиад сануулan юруу бэлгэлэхийг хүсэж байна. Та бол нандин хүн. Таны амьдрал би бол би байдаг байх. Таны амьдралын зам, таны амьдралын үнэн, таны амьдралын амь мөнх хизээж хугарч нугалшгүй, хизээж буруу тийш хазаахгүй тэр зам нь өөрөө Есүс эзэн өөрөө. Үнэн хизээж дийлдэшгүй таныг мөнхөд хамгаалах, гуйж гажих боломжгүй тэр үнэн нь өөрөө Есүс эзэн өөрөө. Би нэг өчигдөр өглөөний тухай хэлж ярьсан юм. Та итгэр нэг харанхуулаад гэрлсэн. Тэрийг дагчих. Би нэг Есүс эзэн яа. Яа. Өхлийн харанхуй сүлдэр намайг нөмрөх үед би бол би байдаг. Тэнд цааш байх. Omnipresence. Би бол би байдаг. Тиймээс би та бүхнийг өрөөж байна. Бид нар бол азтай биш. Бид нар бол хорчонтой биш. Бид нар бол ерөөлтэй хүмүүс. Биднэрт би бол би байдаг Бурхан байгаа бөгөөд миний амьдралд ус цас шиг хэрэгтэй зам бас үнэн бас мөнх байгаа. Тэр бол би байдаг Бурханы бидэнд өгсөн агуу ирээл учраас бид нэр Давид хаан шиг ядарч туйлдсан ч надад дутах зүйл байхгүй. Яагаад? Миний хончин та. Миний хончин та. Та бол би байдаг. Та миний бүх талбарт байдаг. Уучлагдагшгүй, гин нүгэлтэй, сул дорой бүх талбарт та байдаг. Би танд итгэдэг. Надад дутуу бүх хайрыг, миний авахыг хүсэх, миний шаналл зовлон дунд дутуу бүхнийг та өгдөг. Яагаад гэвэл би байдаг, та бүх газар omnipresence байдаг учраас зөвхөн ариун талд, гэрэлтэй тал зогсоод харанхуй хайдаг нэгэн биш. Харанхуй, үхлийн хөндий бүх газар та байдаг. Та өөрийгөө тэгж нэрсэн. Би байдаг. Тэр агуу Бурханы өрөөлийг хүртсэн хайртай ах дүү нар маань юмаа гэж энэ ариун өдөр эзний нэрээр өрөөж байна. Амен. Та хэлэлээ ядаж.